Сайн номын ертөнц клубын гишүүн Бадмараг. Цэцний аймаг зүүн бүрэн сүмийн ерөнхий боловсролын 7 ангийн зурагч хам бэлэгт гүнлэгтэй наа. За өнөөдрийнхөө дугаараар та хоёр маань 50 номын хот жагсаалтнаас ямар ном сонгож авсан бэ? Цэндийн дэндэн сүмийн зохиолчийн Мөшинжи Жамбоху гэдэг. Уншсан. Хоёулаа уншсан та хоёр. За энэ номын Цэндийн дэндэн сүрэн гэдэг нь зохиосон гэсэн тий. За энэ зохиолч маань яг зохиолчийнхоо тухай ярбал. Цэндийн дэндэн сүрэн 1908 оны 9 сарын 4-ний 9 сарын 14-ний одоо Дорнод аймгийн Матсан хүн төрсөн. Дорнод аймгийн хүн байна тий. За тэгвэл энэ номыг одоо та уншсан байна шүү дээ. Тэгвэл энэ номыг ингээ уншиж хаад энэ зохиолчийг яагаад энэ номыг бичих болсон юм бол ямар мессеж хүмүүст ингэ өгөх гээд байгаа юм бэ? Зохиолч нэг төрсөн нутгийн талаар бас мөр яаж ууж сойж эмэг томор талаар бусдад таниулж бас өв соёлоо алдахгүй тул энэ номыг зохиолсон байна. Чиний хувьд? Асал ер нь ижлэх нь үү? Тийм. Өв соёлоо түүнд дэлгэрүүлэх зорилготой юм шүү дээ тий. За тэгвэл энэ номон дээр нь яг юуны тухай гардыг товч агуулгын та хоёрын хувьд. Мөшинжи Жамбоху тэгээд нутгийнхаа иргэдэн тэгээд хурдан морийг яаж ууж сойх, нэмж домнох тэгээд хурдан морины шин чанарын талаар гардаг. Шин чанарын талаар гардаг. За чиний хувьд? Миний хувьд гэсэн адилхан ер нь ингээд товч агуулга нь ер нь нэг морин тартай л хүүхдийн тухай гарах гэдэг юм байна өгүүлээд байгаа юм байна шүү дээ тий. Номоо уншиж явах явцад та хоёр ингээд номоо уншиж явах явцад юм сэтгэл одоо ингээд сэтгэлжин нэг гүн суусан ч юм уу энэ хэсэг нь ямар гоё юм бэ гэдэг юм уу нэг гүнзгий сэтгэл төрүүлсэн хэсэг байсан уу? Yes. Цайл хэсэг. Жамбо нүг ингээд амар алдартай Мөшинжиж болоод за тэгээд сургуулийнхаа тэр ханан дээр нэг 6 үлгүүлсэн. Тэгээд төсөглөлийн хэсэг нь байсан. Тийм үү. Тэгвэл нөгөө нэг морин тартай хөгч нөгөө аягүй сайн алтартай шинжээч болоод тэгээд нөгөө нэг одоо хүндэт самбар гэж яддаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд 6 үлгүүлсэн юм байна тий. Энэ чамд гоё юусэн юм уу? Тэгвэл чамд ялсан гоё юусэн. Тэгвэл Жамбо хүн нөгөө бус зүгээр морин шинжиж өгөх тусалдаг байсан. Өөрөөс нь нөгөө хариу тус нэхэхгүй. Тийм. Тэр нь гоё юусэн үү? Тийм. Тэгвэл та хоёр одоо ингээд номоо уншаад айгу тийм гоё сэтгэлүү төрсөн байж тээ. Жамбо хүн айгу сайхан ингээд хүмүүс тусалдаг, хариу нэхэхгүй ингээд тусалдаг. Тэгвэл ингээд та хоёрын номыг уншичаад би ч гэсэн ингээд морьтой ингээд чацгаасан. Би ч гэсэн одоо ингээд хүмүүст ингээд зүгээр байгаагаараа сайхан туслаад хариу нэхэхгүй ингээд амьдрахын гэсэн тийм гоё урам зориг ч юм уу нэг тийм бодол орж ирсэн үү? Гоё орж ирсэн үү? Ер нь та хоёр морин дуртай юу? Дуртай. Морин дуртай юм. Тартай юу? Чиний хамгийн тартай юм тань уу? Тэгвэл ингээд та хоёр гэх юм бол одоо ингээд морь унахсан бүр илүүгээр нөгөө Монголынхаа ахуй соёлтойгоо танилцахсан гэсэн тийм бас бодол орж ирсэн. Гой санагдсан. Тэгвэл нөгөө жинхэнэ өв соёлоороо барахсан байх нь шүү дээ тий. За та хоёр ингээд номоо уншаа явчлаа. За ингээд хөрх хэсгүүдийг ингээд гараа сэтгэлээ хуваалцлаа. Тэгвэл энэ номыг яг яагаад бусд хүмүүс унших хэрэгтэй юм бол? Монгол соёлоо бусад алдахгүй. Алдахгүй бол энэ номыг унших ёстой л гэж ойлгосон. Тийм үү. Одоо энэ дэр чинь за морьтойгоо Жамбо хүн маань морьтойгоо морио сайхан хайрлал хүмүүсийн морийг шинж өгөл яваад байгаа шүү дээ. Тэгвэл энэ хүүхэд маань одоо мориндоо яаж хандж чинь? Айгу бүр эцэг цуцлан тавхиулаад ч юм уу эсвэл уусч өгөхгүй ч юм уу тэгэж хандж явах тийм хэсэг байсан уу? Байхгүй шин. Тэгвэл яаж ханддаг хүүхэд байх нь? Ингээд морио хайрлаж бүр ингээд үнсэд цангаахгүй явдаг гэсэн. Өсөж цангаахгүй бүр ингээ хайрлаад байгаа юм шүү дээ тий. Тэгвэл тэрнийхээ хажуугаар байгаль экологтой яаж чадсан? Тэр уулынхаа баруун маттай ууланд нь шүүс өргөж морь урилдахынхаа өмнө шүүс дахил өргөдөг гэсэн. Тэгээд зүүн маттай ууланда эдээ бодоо өргөж дахил өргөдөг гэсэн. Тэгвэл энэ хэсгээрээ нөгөө нэг байгаль их дэлхий одоо улс авдгаа сайхан дийдлээд хайрладаг тийм хэсэг нь гарсан байна шүү дээ тий. Энэ дээр болохоор яадаг бахан зүгээр ингээд Жамбо хүн маань бүр нөгөө нэг уул усаа дахин шүртээгээд тэгээд морио сайхан хайрлаад явдаг. Одоо яг ямар мессеж та хоёр одоо тэгэж явдаг нь яг ямар санагдчих. Одоо нэг зөндөл олон хүмүүс байгаа шүү дээ тий. Энэ бүр ингээд сэтгэл хангалттай ингээд. Өөртөө бүр ингээд Монгол хүүхдүүд байна гэдэг бүр тийм санааг бүр гаргаж иртэл
гаргаж иртэл мэдсэн байх нь шүү дээ тий. За тэгвэл заяа. За ингээд байгаль экологтойгоо ингээд сайхан хайрладаг, амьтныг хайрладаг, ялангуяа моринд ингээд хайртай хүүхдийн тухай, жамбаа хүүгийн тухай гарч штэ. Одоо ингээд өснөр насныхын дунд ч юм уу яг ийм хүүхд байгаа болов уу? Байгаа юу. За ямар хуу насны хүүхдүүд уншвал зүгээр бол энэ бүхэл насны хүмүүс үү? Яагаад Монгол өв соёлоо ингээд өвлүүлж хож үедээ үлдээх юм бол ингээд том хүмүүс ч гэсэн уншиж байх хэрэгтэй. Чиний үед сайдлах нь морь шинжээ жомбок Монгол ах уламжлал морь таних ухааныг сонирхолтойгоор харуулсан мэлээ. Жомбок багаасаа моринд маш их дуртай. Морь шинжих авьяастай бөгөөд тэр бусдын анзаараагүй зүйлсийг харж морины нас, хурд, удам зэргийг тодорхойлж чаддаг байна. Уг ном нь жомбок хурдан морины гаднах шинж, хурдан морийг арчлах тухай, ууж засах тухай болон хурдан морийг унах хүүхдэд захих хийгээд тус тусын 10 сургаалыг өгүүлсэн байдаг. Жомбок болон шанхууржаан нарын адуу мал харах барил хурдан морийг сонгох, уяа сольдыг тааруулах зэргийг олон хүн магтаж ярьдаг болоо зогсохгүй жомбок үгээс суралцсан багшаа хэмээн дууддаг тухай өгүүлсэн уг ном ажигч үгийн авьяас билийг Монголын ахуйтай хослуулан өгүүлсэн байна. За ингээд миний хувьд гэх юм бол жомбок ингээд мори хайрлал байгаад байгаа штэ. Харьлал ингээл нэг хүмүүс туслаад бас ингээд айгу сайхан сэтгэлтэй тусчгүй гэдэг дуугаар гаргаж ирээд штэ. Тэгвэл та хоёр өөрийнхөө хэмжээнд яаж бусдад ингээд өв соёлоо дэлгэрүүлэх ч юм уу, байгальтайгаа зөв харьцах ч юм уу, тиймэрхүү зүйл дээр одоо ингээд та хоёрын хувьд яаж тусалж чадах вэ? Одоо нэг энэ сэнийгээр нэг өрөө гаргамаар гаргуул хүмүүс Монгол өв соёлоо хөгжүүлдэг. Энэ номоо та хоёрт ингээд сонгож аваад хоёлоо уншсан байгаа шүү дээ. Юу би сонсон юм байна. Та хэд нөгөө ангиараа уншсан гэлөө? Тий. Тэгвэл ангиараа нэг номыг сонгож авч уншсан юм байна тий. Тэгвэл нөгөө нэг одоо нөгөө 50 номын уралдааныхаа юу хийсэн үү? Нөгөө тэмдэглэл уралдааныхаа тэмдэглэл хийсэн үү? Бүгд хийсэн үү? Бүгд хийгээгүй юу? Давитаж тэмдэглэлээ хийх нь барыг хийсэн. Уралдаанд оролцож байгаа маань тий. За тэгвэл энэ номноосоо бүгдээ та бүгд одоо энэ подкаст та хоёр ингээд энэ подкастыг үзэж байгаа үзэгчдийн хөгжүүлмээр Монгол өв соёлоо ингээд хадгалаад хож үедээ өвлүүлж үлдээх хэрэгтэй. Хэрэгтэй ах нь тий. Тэгэхээр одоо ч гэсэн энийг үзэж байгаа үзэгч хүмүүс маань ч гэсэн та хоёр ингээд жишээг хараад энэ хоёр хүүхдийн ясан мундаг юм би номоос айгүй олон ухаал авсан байж тээ. За тэгвэл би ч гэсэн номыг уншия, би ч гэсэн байгалаа харьлаа, би ч өөрөө байгалаа харилдаг л гэсэн мессежийг авч чадсан байхаа гэж бодож байна. За энэ хүү дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүгдийн дараагийн 50 номын саналын өгмөрөөл номын ертөнц пэйж хуудасаар болон доор харж байгаа линкээр өгөөрэй. Дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай.